Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл эхлүүлж байна. Энэ хичээлээр үн орц гарцсан хэв бэлтгэлийн шинжилгээг үргэлжлүүлэн гарч үзнэ. За энэ хичээлийн өмнөх хичээл 185-ын шууд үргэлжлэл юм аа. За энэ хичээлээр өмнөх хичээлдээ тулгуурлан гарцсан шинжилгээг авч үзэхийн холбогдох ном болон нийгмийн сүлжээ хаягийг эндээ зааж өглөө. Өмнөх хичээл 185-даар тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл болон үнийн нөлөөллийг судалсан. Тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл нь хоёр хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт бол холцын шинжилгээ. Холц нь бол эцсийн бүтээгдэхүүн болох өглөөний хоолнд зарцуулсан 3 төрлийн материал төсвөрийн орцсон хэлбэлцэлтэй холбогдсон шинжилгээг дэлгэрүүлэн авч үзсэн. За өмнөх хичээлдээр авч үзсэн тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл нь орцын нөлөөллөөс гадна гарцын нөлөөллийг багтаадаг ийм нэгдсэн нөлөөллийг илэрхийлдэг үзүүлэлт юм аа. За гарцын нөлөөллийг судлахын тулд бол холбогдох том мэдээллийг хүснэгтлэн харууллаа. За энэ хүснэгтэн дээр бол материалын орцын тоо хэмжээ стандарт болон гүйцэтгэлээр мөн дундаж үн өмнөх хичээлдэр дундаж үнийг 530 төгрөг буюу 0.53 гэж ингэж тооцоолж тайлбар өгсөн байгаа. За гарцын өртгийг бол энд холбогдох нөлөөсөн хүчин зүйлсийг томьёонд оруулан томьёогоор тусгаж мөн энэ томьёоны дагуу холбогдох том мэдээллийг оруулж үржүүрүүдийг энэ дээр гарлаа. За гүйцэтгэлийн орцоос стандарт орцыг бол гарцсан хэлбэлцлийг энэ дээр тооцсон байна. За энэ тоо бол өмнөх хичээлүүд дээр авч үзсэн стандарт тоо хэмжээний өртгөн илэрхийлэл байгаа. За харин гүйцэтгэлийн 3 төрлийн материалын орцын гүйцэтгэлийг дундаж үнээр үржүүлээд энд гаргаж гүйцэтгэлийн орцоос орцын орцыг бол хасч гарцсан хэлбэлцлийг тооцсон. За тоо хэмжээний нэгдсэн дүнг хэлбэлцлийн нэгдсэн дүнг гаргахын тулд бол саяын тооцсон гарцсан хэлбэлцэл дээр холцсон хэлбэлцлийн тоо мэдээллийг өмнөх хичээлээс авч энэ дээр харууллаа. За холцсон хэлбэлцэл нь 3 төрлийн материалын хэлбэлцлээс бүрдэж байна. За ингээд бол гарцсан хэлбэлцэл болон 3 төрлийн материалын холцсон хэлбэлцлийн тоо мэдээллийн айлгурын дүнг илэрхийлэхэд бол өмнөх хичээлээр тооцоолсон тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл тэгвэл тэмцэж байгаа эндээс харж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна. Дараагийн хичээлдэр Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбоог үүсгэн байгуулагчдын сурвалж судалгаанд бүтээж хэрэгжүүлсэн энэхүү үн гарц орцсон хэлбэлцлийн шинжилгээний аргыг хэрэглээ болгох тулд бол 2000 онд Монгол хэмнээ орчуулагдсан Аасрын хаамрын Гардны бүртгэл номонд тусгагдсан зарим дасгалыг ажиллах байдлаар бол танилцах юм аа.